За сайтн дээрээ хувь хүмүүс талбар руу ороод харах юм бол ийм талбар гарч ирнэ. За доор шинээр харилцагч хувь хүмүүсийн мэдээллийг оруулж өгье. За үүсгэх товчон дээр дараад өгнө. За тэгэнгүүт дараах цонхнууд гарч ирж байгаа. За тэгээд яг харилцагч хувь хүмүүсийн мэдээллийг оруулж өгөхдөө дараах талбаруудыг бүгдийг бүгэлж оруулж өгнө. За тэгээд хаягийн дэлгүүрэнгүй портлын тохиргоо зэрэг бусад мэдээлэл зэрэг бүх харилцагч хүмүүсийнхаа шинээр нэмэгтэй дараах цонхнууд дээр бүглөөд хадгалахаар орж өгнө. Тэгэхээр ингээд системд дараах харилцагчийн мэдээлэл ороод өгнө гэсэн үг. За тэгээд тэрвээ засах юм байвал засах дээрээ дараад засвар хийгээд хадгалж болно. За босод товчон дээр мөн устгах, хувилах зэрэг мэдээлэлүүд гарч ирж байгаа юм. За хувь хүмүүс дээр тарах юм бол ингээд шинээр систем дээр ороод өгсөн байна. За дараад орвол бүх мэдээлэл нь гарч ирнэ. За ингээд шинээр харилцагчдын мэдээллийг системд бүртгэж оруулж өгч болж байгаамаа.